За сайн мэцгэнэ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Зөвхөн биостатистикийн дадлагын хичээлд орцгоё. Энэхүү дадлагын хичээлээр бид нар стата програмын талаарх ерөнхий ойлголт, энэхүү програмыг ашиглаж хэрхэн анхан шатны боловсруулалт хийх вэ гэдэг талаар үзэх болно. За түүхийн хувьд гэвэл стата програм анх 1985 он зохион бүтээгдсэн юм байна. Хамгийн ууган нь SPSS, хамгийн утга нь Python. За data analyze хийх чадвараар бол нэлээд хүчтэй. За миний хувьд бол SPSS-с гараагаа анх эхэлсэн интерфейс дээрээ яг ямар статистик тест хийх вэ гэдгийг мэдээл интерфейс дээрээ сонголтоо хийчих юм бол конов дараал болох тийм амархан user friendly. Харин статагийн хувьд бол интерфейсээс сонголт хийх боломжтой, дээр нь команд хичээд программинг хийх боломжтой ийм хослолсон үйлдэлтэй юм байна. За график дүрслийн хувьд бол би үргэлж SPSS-ийг голдог, үнэхээр үзэмжгүй болох зураг үүсгдэг. Харин стата бол сайн гэж үнэлэгддэг юм байна. За эдгээрээс R болон Python хоёр бол үнэгүй open source. За үнэгүй гэд муу гэсэн үг биш, үнэхэрийн хүчирхэг. За бус нь бол үнэтэй. За оюутнууд зориулсан дискаунтуудтай. Гэхдээ л үнэтэй. Энэхүү лекцийг бэлдэж байхдаа асуулаа л да чатаас аль програм хамгийн мундаг вэ гэдгсэн чинь алтан медаль авч байгаа хамгийн хүчирхэг нь R юм байна. 18,000-аас дээш хэмжээний пакэжтэй. За тэр пакэж дотор үйлдэлүүд нь бүгдээрээ байж байдаг. За маш хүчирхэг. Шинэ аргууд хурд нэмэгддэг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр үнэгүй open source. За тэнгууд одоо software developing хийдэг хүмүүс нь R дээр анх өөрснийхөө санаагаа туршдаг юм байна. Тэгсээр байгаад хийж чадахгүй юм гэж байха болсон тийм хүчирхэг програм. Бусад програмын хувьд бол нэг релиз боллоо. Дараагийн эдишн болтол бид нэр хүлээж авах хэрэгтэй. Харин R бол тасралтгүй шинжлэгдэж байдаг. За сул талын хувьд гэх юм бол анх сурахад хэцүү програмын мэдлэг байж байгаа хэрэгтэй. За зориулт бол судлаачид, statistician хүмүүс, data analyst хүмүүст бол хэрэгтэй. За ер нь бол миний ойрын ирээдүйн зорилго байвал R-ыг сурах. За Японд сурч байхдаа багш нарын буянгаар л SPS 30-ыг үнэгүй суулгасан болохоос шуудахгүй лиценз нь дуусна. Харин R бол хизээч тийм байхгүй. Дээр нь илүү хүчин чадалтай юм байна. За тэгэхээр манай Монголын залуучууд бүгдээрээ R-ыг сураасай гэж хүсэж байна. Уриалмаар байна. За Python-ы хувьд бас үнэгүй. Гэхдээ яг статистик хийхин хувьд бол R-ыг гүйцэхгүй. Гэхдээ Python болохоор AI-тай холбогдсон зөвхөн статистик гэхээс гадна илүү хэмжээний янз бүрийн үйлдэлүүдийг хийх боломжтой. Жишээлх юм бол веб хөгжүүлэх ч юм уу, эсвэл автоматжуулах ч юм уу, илүү өргөн хүрээний үйлдэл бол хийж чаднаа. За тэгээд data analyst болон программист, за AI судлаач, AI engineering гэж яриад байгаа тийм хүмүүст бол илүү тохиромжтой. За ер нь бол сурсан байхад илүүдэхгүй. За энэ тусламжтайгаар шинэ програмууд зохиож гинэ гэсэн үг. За статагийн хувьд бол бас алтан медальтай хэсэгт орж ийн. Гэхдээ үнэтэй эдийн засаг, нийгмийн шинжилгээ ухаанд бол түгээмэл хэрэглэгддэг. За интерфейс нь бол хялбархан. За тэгээд түрүүний хэлсэн команд болон клик дарах аль нь боломжтой. Судлаачид, мастер, доктор оюутнуудад бол тохиромжтой ийм зүйл ахны. Сул талын хувьд бол үнэтэй. Гэхдээ оюутны хөнгөлт бол байгаа л гэж ярьж байгаа. Гэхдээ тэр нь тэгэл доллараар эргэх учраас үнэтэй. Тэгсэн мөртлөө боломж нь хязгаарлагдмал юм бахнэ. За зөвхөн ангаах гэлгүй эдийн засаг, нийгмийн судлаачдад бас тохиромжтой боловсруулалт яргаа. За мөнгөн медаль дээр SPSS орж байгаа. Сурахад амархан, хэрэглэхэд хэлбэрхэн. За тэгээд дүн шинжилгээг эмхтгэхэд бол сайн. За сул талын хувьд бол програмчлал байхгүй. За тэгээ нарийн шинжилгээнд бол хязгаарлагдмалаа гэж. Гэхдээ байнга шинжилэгдээл апдейт хийгээ явагдчихэдэг. Жишээлбэл 25/6 дээр бол мета анализ хийх боломжгүй байсан бол одоо 30-31-ээс эхлэнгүүтээ мета анализ хийх боломжтой болсон. За тэгэхээр үнэтэй програмууд яг удирдах ч гэсэн апдейт хийгээд бас хүчин чадал нэмэгдээ яваад байдаг. За энэ нь илүү анагаахын бусад чиглэлийн хүмүүст бол тохиромжтой юм байна. За SAS-ыг бол хар урд их сургуулийн судлаачид манад судалгаа хийхдээ хэрэгжилж ийн л гэж сонссон. Зөвхөн нэрийг л сонсч байсан болохоос хязгаарч хэрэгжилж үзээгүй. За эрүүл мэндэд тохиромжтой, фармакологт тохиромжтой байт юм байна. За тэгээд аюулгүй найдвартай, маш том өгөгдөл дээр ажиллах чадвартай. За тийм болохоор том компаниуд бол хэрэгэлдэг. Компаниараа худалдаж авдаг болохоор маш үнэтэй. За ийм л онцлогтой програм.
За GraphPad Prism-ийн хувьд бол авсаархан нэлээд user friendly хэрэглэхэд амархан тэгээ гаргаж байгаа график нь үнэхээр үзэсгэлэнтэй. Дараагийн слайдн дээр хэдэн жишээ тавьсан. Үнэхээр олон улсын пейперт өгүүлэл хэвлүүлэхдээ хүмүүс GraphPad Prism-ыг ашиглаад зураг графикуудаа үүсгэж байдаг. За миний хувьд бол бодолтой SBS дээр хийгээд графикаа бол Prism-аар үүсгэдэг. За тэгээ эрдэм шинжилгээний график хийхэд болсон статистикийн үндсэн тестүүд нь багтсан. Тэр нь хязгаарлагдмал. За тэгээ биолог, анагаах ухаанд бол түгээмэл хэрэглэгддэг. За тэгэл анагаахын холбоотой пейпер уншихад Prism-ээр зургуудаа үүсгэсэн байдаг. Бас том хэмжээний өгөгдөл тохиромжгүй. За тэгээ биологчид, эм судлаачид анагаахын лабораторийн тул илүү тохиромжтой байх нэ. Нэмж хэлэхэд надад GraphPad Prism 8 байгаа. За та бүхэн хэрэг хамтарч ажилламаар байна, боловсруулалт хийгээд өгөөч, график үүсгээд өгөөч гэх юм бол чөлөөтэй шүү, хамтарч ажиллахад бэлэн байна. За энэ яг чатын зөвлөгөө хэрэг программын мэдлэг сайтай бол Python сураа явах нь илүү ирээдүйдээ олон салбарт олон чиглэлээр ашиглах боломжтой. За хэрэг интерфейс нь амархан тийм програм илүү сонирхдаг бол SBS болон Stata илүү тохиромжтой. За тэгээ чиглэлээс хамаарат нийгмийн эдийн засагт бол Stata зүгээр, биолог, анагаах ухаанд Prism зүгээрээ. За тэгээ хамгийн хүчтэй нь бол R дээр нь үнэгүй маш их олон пакэж сангуудтай. За тэгээд тэр сангуудыг анх санаачилсан хүмүүс нь өөрснөө сургалт хийгээд энийг ингэж ашиглана гэд YouTube-ээр дүүрэн хичээл бас байдаг. За ер нь сурцгаая л гэж уриалмаар байна. За интерфейсийн хувьд 10-аас өмнөх нь бол нэг иймэрхүү байж 11-ээс хойш main интерфейс нь ингэж өөрчлөгдсөн юм байна. Гэхдээ орчин үед нүд хамгаалах зорилготойгоор dark mode-д бол шилжүүлж болно. За энэ их чухал. За энийг сайн ойлгоод аваарай. Энэ үндсэн цох. Энэ үндсэн цох нь босоод бүх үйлдэлийнхаа цохуудтайгаа холбож өгч идэгөө. За энэ нь ямар хэсгүүдээс тогтдог вэ гэхээр title bar энэ та ямар файл дээр ажиллаж байгааг харах боломжтой. Дараагийнх нь меню бар. За энэ меню бараас бүх сонголтуудаа интерфейсийнхаа сонголтуудыг хийгээд явах боломжтой. За программын хэсэг нь бол энэ байна. Энд та бүхэн өөрийнхөө командыг бичээд за тэгэнгүүт хүслээ хэлэнгүүт хүсэл биелнэ гэдэг шиг л командыг биелүүлэх болно. Бичсэн командын түүх нь лист нь энэ талтаа үүсдэг. За тэр листний ач холбогдол нь гэх юм бол тэр команд дээр дахиж дарангуут заавал дахиж бичиж авах шаардлагагүй тэр командыг дахиад run хийж болно. За тэгээ файл нь хаана хадгалагдаж байгааг нь энэ болонд харагдах болно. Энэ дата сет дотор байгаа бүх variable-уудын лист нь харагдана. За тэгээд нэг тухайн нэг variable дээр дарангууд доторх онцлогууд нь гарч ирдэг байгаа. За тэгээ энэ хоёрыг ингээд санамсаргүйгээр хаачих юм бол window дотор руу ороод ирээд нээх боломжтой. За мөн бас хоёр чухал цонхол бол data editor, data browser хоёроо. За editor дотор датагаа бол edit хийх, нэмэх, асах, шинжлэх боломжтой. Browser нь болохоор зөвхөн харах боломжтой. Үндсэн интерфейс цонхоо хаахгүй бол бусад цонхуудыг хаах нь бол ямар ч аюулгүй бүх хадгалагдаад явж байгаа гэсэн үг. Stata-гийн хувьд бол data variable-уудаа бас нэг өөрөөр нэрлэдэг юм байна. За хувьсгчийн өгөгдлийн төрлөөр нь юу ингэж ангилдаг. За тэднэр нь өөрийн хэмжээтэй хэрвээ хэмжээ болон төрлөө зөв сонгох юм бол өөрийнхөө компьютер дэх багтаамжийг хэмнэх боломжтой. За жишээлбэл байт нь болохоор хамгийн бага багтаамжтай буюу нийт 200 тоглолт багтаах нь 127-аас 200 гээд 200 гаруй оронтой тоонд бол тохиромжтой. За жишээлбэл gen хүүсгээл categorical value авах юм бол byte-ийг сонгоод яваарэ. За интервал гэхээр хэмжээ нь 2. За тэгээл ийм оронтой тоонуудын хооронд хэлбэлцэх боломжтой гэж байгаа тийм. За жишээлбэл нацыг оруулж болно. За арай урт гэхээр population-ыг хүн амын тухай үзүүлэлтүүдийг оруулж болж байна. За float нь болохоор тодорхойтойгоор оруулах боломжтой. За энэний дараагийн түвшин нь болохоор double гэж байгаа. Тодорхой тооч оруулж болно. За дээр нь их том хэмжээний тооч оруулж болно. Byte болон интервал хоёр нь болохоор бүхэл тоо, float нь тодорхой, за double нь бүр нарийн тоо байна. За string нь болохоор text. За тэгээд жишээнүүдийг энэчнээс та бүхэн харж байна. За энэ төрлүүдийг мэдснээрээ бас тооцоогоо зөв хийх боломжтой. За би дараа нэг жишээ үзүүлнэ. За тооцоогоо зөв хийн гэдэг нь алдаанаас сэргийлнэ гэсэн үг. За
За стататай холбоотой бас нэг өвөрмөц онцлог бол color code. За тоон утгууд нь хараар харагддаг, string буюу текстүүд нь улаанаар харагддаг. За лейблтэй болоод ирэхээр цэнхрээр харагддаг байгаа. За цөмөрөө нэг богинохон бичлэг үзье. За энэ бичлэгийн давуу тал гэх юм бол командыг бол голчлон ашигласан. За тэгэхээр та бүхэн анзаараарай, командыг ашигласнаар ямар хурдан байх вэ гэдгийг дээр нь бас хэлэхэд командыг бол заавал зээжлээд авах хэрэггүй. Үндсэн командуудаа бүгдийг зээжилчих энэ илүү хурдан байх болно. Хэрвээ ямар команд бичгээ мэдэхгүй байх юм бол help дээр бүх листүүд нь байгаа. Бүхэлд нь ном шиг одоо тийм лист байгаа. За анх интерфейс бол ямар ч дата оруулаагүй үед бол ингэж харагдана. Лист алга байна. Датаг оруулах 3 үндсэн арга байгаа. Нэгдүгüүрт нь бол гараар оруулах. За тэр гараар оруулахыг би бол рекоменд хийхгүй. Яагаад вэ гэхээр статанд боловсруулдаг програм болохоос ш дата энтри програм биш. Энд хамгийн түгээмэл хэрэглэгддэг давуу програм бол Excel. Excel өөрөө data validation тий. Тэгэл validation өгчих юм бол датагаа оруулахад ямар ч алдаа гарахгүй байх боломжтой. За тэгэхээр датаг оруулахдаа шууд Excel дээр хийчээд тэрийг наашаага оруулж агараа гэж зөвлөмөр байна. Гэхдээ шууд оруулах боломжтой юу? Боломжтой. Хоёрдугаар арга нь бол энэ бичлэг дээр гарах болно. За цөмөр үзэнгээ судлаад явъя. За нэгдүгээр арга нь Excel-ээс шууд гар аргаар копидж оруулах арга байгаа. За энэ бол Excel sheet дээрх дата харагдаж байна. За эхний нэгдүгээр мөрийг анзаараад аваарай. Энэ ч болохоор variable-уудын нэрнүүд нь байгаа. За тэгээ хоёрдугаар хэсгээс эхлээд дата нь өөрөө одоо эхэлж байна. За ийм дата сетийг цөмөөрөө стата руу оруулъя. За ингийн тулд бид нэр дата editor цонх хэрэгтэй. Дата editor цонхыг бол энэ дээр дарж сунгаж болно интерфейсийн энэ дата browser цонх. За browser дээр бол зөвхөн харах хэрэгтэй. Командаар edit-ийг онгойлгохын тулд шууд edit гэж бичихэд болно. За ер нь бол бүх командыг цээжлэх албагүй. Гэхдээ түгээмэл хэрэглэгддэг хэдийгээр цээжилсэн байх юм бол их хурдан. За хэрвээ мэдэхгүй байх юм бол help гингүүтээ тухайн бичиж байгаа командаа бичиж өгчдөг. Тэнгүүт тэр команд юунд хэрэгтэй, яаж хэрэглэх үү гэд бүх мэдээллүүд нь гараад ирдэг. За edit гэж бичингүүт data editor цонхонгоо. За тэгээд энэний нэгдүгээр мөрний нэгдүгээр баганд бүх дата сетээ бүхлээр нь хуулаад оруулнаа. За та бүхэн анзаараарай. Gender болон сүүлийн 7 хоногт будаацсан уу гэдэг энэ хоёр нь бол тоогоор харагдаж байгаа боловч кодлсон дата байгаа шүү. За энийг цөмөрөө хувиргаж сурнаа. За 1 гэдэг нь бол эдсэн, будаа эдсэн, 0 гэдэг нь идээгүй, 1 гэдэг нь хүйсэн дээр эрэхтэй, 2 гэдэг нь эмэгтэй. За кодлсон байгаа. Энэ кодыг цөмөрөөс шилжүүлж сурнаа. За датагаа бүгднийг хуулаад copy гэд. За тэгээд paste гэж сонголттой. За энэ дээр их чухал цонхонгох болно. За хамгийн ихний мөр нь variable-ийн нэр үү гэж асууж байгаа. За тэгэхээр тийм ээ гэдэг үгээ сонгох хэрэгтэй. Яг тэгэхээр бидний тохиолдолд эхнийх нь variable-ийн name байгаа. За энийгээ буруу сонгочих юм бол variable name алдах юм уу? Эсвэл хамгийн ихний одоо мөрөө алдах аюултай. За тэгэхээр variable name-ээ сонгоно. За текстүүд нь улааж харагдаж байна. Тоонууд нь болохоор харж харагдаж байна. Data editor цонхоо хаасан. Тэрийг хаах бол ямар ч аюулгүй. Үндсэн интерфейс цонхоо хаагаагүй тохиолдолд за одоо цөмөрөө оруулсныгаа одоо цэгцлэх хэрэгтэй. Ингийн тулд variable manager буюу товчлоод var manage гэдгийг гаргаж ирнэ. За variable manage дээр та бүхэн өөрчлөлт хийх боломжтой. Яг вэ гэхээр Excel-ээс оруулсан болохоор програм автоматар өөрийнхөө боломжтойгоор оруулаад ирдэг. За энэ ч болохоор variable property-г харагч байна. За тэгээд эхнийх дээрээ дарангууд яг тэрнтэй холбоотой variable property-г гарч ирнэ. За тэгээд нэр өгөхөд бас нэг учиртай. Энд чинь бол зэ авч болохгүй. За тийм болохоор нэг бол их товчл үнэхээр нь товчлох боломж байхгүй бол underline үсгэж нэрээ өгвөл зүгээр. SPS ч гэсэн ялгаагүй симбол орж болтгоо. За дээр нь тоогоор хэлж болтгоо, мөн зэ авч болтгоо яг адилхан. За харин label хэсгээр бол бүтэн тайлбараа та бүхэн бүгднийг хийж болно. За зайч авч болно. За тэгэхээр label хэсэг дээрээ яг юу бичиж байгаа вэ гэдгийг дэлгэрэнгүй оруулж өгвөл дараа нь танихад амархан. За type дээрээ болохоор variable-ийн одоо төрлийг заагаад өгчнө. За энэ тохиолдолд бол byte. За формат дээр бүхэл тоёо бутархай тоёо болон бусад өгүүлбэрүүдийг зааж өгөх боломжтой байдаг. За энэ тохиолдолд зүгээр одоо оролцогчдын тоо учраас биднэрт бол лейбл хийх шаардлага байхгүй.
За тэгээд edit хийгээд дууссан бол apply хийн. За тэгээд дараагийн тэр сумыг дарангуудаа дараагийн variable руу шилжиж болно. Эсвэл variable manager дээрээ дарж шууд гарч болно. За дараагийнх нь болохоор нэр. За тэнгууд асуумжинд хариулсан хүмүүсийнхаа нэр гээд оруулчих болно. За gender дээр бид нэр кодлсон байгаа. За одоо тэгэхээр кодныхаа утгыг яаж оруулахыг гэсэн мөрөөр судалцгаая. Manage дээр дарна. За manage дээр дарангуудаа create label гэдгийг нээгээд за нэрээ өгтөө дараа нь болоход амархан гээд variable name-тэйгээ адилхныг өгвөл зүгээр. Тэгхийн бол дараа нь болоход амархан бас андуурдахгүй. За нэгдүгээр утга нь болохоор эрэгтэй, хоёрдугаар утга нь бол эмэгтэй. За ингээд гендерийн value-нууд нь үүссэн. За үүслээ гээд үнэхээр одоо үүсчихэж байгаа гэсэн үг биш. За юу гэсэн үг вэ гэхээр бид нэр зүгээр үүсгэсэн болохоос биш хооронд нь линк хийгээг байгаа. За тэгэхээр үүсгэсэн одоо гендерийн label-а бид нэр сонгож өгөх хэрэгтэй. За тэгснээрээ value label-тэй болцсон шүү гэдэг нь одоо энэ ч гарч ирнэ. Тэрнээс нааш энэ хоёр хооронд холбогдоогүй гэсэн үг. За дараагийнх нь нас байгаа. За нас бол бүхэл тоо, дээр нь тасралтгүй тоо. За тийм болохоор бид нэр label хэрэггүй. Сүүлийн 7 хоногт будаа ийдсэн үү гэдээ асуулт байгаа. За энэ бол бас label хийх ёстой. Бид нэр label-а үүсгэсэн. Yes no гэд. Variable нь автоматар Excel-ээс орж ирсэн болохоор ингэж бүгдийг багтаасан байдаг. За гэхдээ аль болох тавчхан байвал та бүхэнд зэгцтэй. Харин label хэсэг дээр бол дэлгэрэнгүй байж болно. За одоо зөмөрөө label-ийнхаа утгыг оруулцгаая. Yes no гэд үүсгэсэн одоо гол нь холбож өгөх хэрэгтэй. За ингээд кодлс утгаа бид нэр label өгчлөө. За ингэж хийсэн бүхэн бол интерфейс дээр бичигддэг. За энийг бол яг та бүхэн нэг хэрэгтэй биш. Гэхдээ юу хийснээ мэдгэтэл одоо баримж авах зорилготой. За одоо зөмөрөө командуудыг ашиглаад хэрхэн хурдан ашиглахын давуу талыг харцгаая. Командаа бичээл шууд боловсруулалт describe энэ төр хийгээ явуучих боломжтой. За нэгдүгээр нь зөмөрөө frequency давтамжийг бол гаргаж ирээ. За ингийн тулд хүүсээр нь цөмөрөө tabulate хийж үзье. Хүснэгтэнд оруулаад давтамжийг нь проценттой нь харьяа гэд. За tabulate гэдэг команд бичих ёстой. За тэнгуүтээ яг ямар variable-аар үүсгэж байгаа вэ гэдгийг бол бас бичиж өгнө. За ингээд л одоо нийт хичнээн эрэгтэй, хичнээн эмэгтэй гэдэг нь гарна. Хэрвээ бид нэр value утгаа оруулаагүй байсан бол энэ 1 2 гэж гарах байсан шүү. За тэгэхээр утгуудаа оруулахаа мартаа. За тэгээд энэчнээс frequency нийт хичнээн эрэгтэй байгаа. Тэр нь хэдэн үеийг эзэлж байгаа вэ? Нийт хэд вэ гэдэг нь харагдаж байна. Tabulate хийгээд frequency гаргах нь бол categorical датанд л бол ач холбогдолтой. Харин насаар үзүүлсэн насаар бол ач холбогдол багтай. Гэхдээ мэдээч хэрэг та бүхний судалгааны зорилгоос хамаарна. За энэ тохиолдолд дахин давтагдаагүй unique value асар их байгаа. Ийм урт лист үүсгэж байгаахын оронд бид нэр summarize хийх нь илүү тохиромжтой. Тэгснээрээ одоо оролцогчдын дундаж нас нь хэдээс хэдийн хооронд range-ийн стандарт deviation хэдвэ гэдгийг тооцох боломжтой. За ингээд хэрэглэгддэг команд нь болохоор summarize. За American English-ээр ажилладаг буюу Z-ээр бичих ёстой. За ингээд нийт хичнээн одоо observation буюу хүн байгаа 28. За дундаж нас нь 21, стандарт deviation 14, 174, хамгийн бага залуу нь 15-тай, хамгийн хөгшин ахмад нь 65-тай, хоорондох range нь 40 гэхэд мэдээллүүдийг гаргаж байна. За датаны төрлөө мэдэх нь юу хийх вэ, юу хийвэл утга учиртай вэ гэдгийг бас мэдхэд ач холбогдолтой байдаг. Команда бас опшнтэй хийж өгч болдог. За жишээлх юм бол summarize age гэчээд опшныг бичих тулд таславаад за тий улам деталь үзүүлээч гэх юм бол ингэж бичиж болно. За дахиад илийг команда биччихэд variable биччихэд таслал авах юм бол илүү наривчсан одоо optional команд гарч ирдэг. За тэгээ бид нэр деталь гэж бичсэн. За тэгэхээр наривчсан одоо үзүүлэлтүүд гарч ирж байна. 25% percentile, variance, за skewness болон kurtosis гэдэг илүү бусад мэдээллүүдийг бас харж байна.
За одоо цөмөрөө командаар график үүсгэж үзье. За pie chart бол categorical variable тохиромжтой байдаг. За түүнийг үүсгэхийн тулд дараах командыг бичнэ. Graph pie коматай. За тэнгуут ямар variable дээр хийх гэж байгаа вэ гэдгээ over гэж бичингүүтээ хаалтан дотор gender гэж бичнэ. За энэ командыг цэжлээд аваарай. Ийм хэлбэртэй байдаг. Тэгэл тэр гендерийн оронд босод дараа гихуудаа солиод яваад байна гэсэн үг. За ингээд график үүслээ. Энийг шууд копидол Excel руугаа Word руугаа ч юм уу эсвэл PowerPoint руугаа оруулах боломжтой байдаг шүү. За нас бол тоон variable байгаа. За тийм болохоор бид насан дээр бас histogram хийж үзье. За насан дээр pie chart бол хийх боломжгүй. Тоон утганд бол histogram болон бусад графикуудыг ашигладаг. За histogram гаргахын тулд histogram гэж хичээд ямар variable вэ? Age гэд бичнэ. Curve-ийг харуулаач гэх юм бол ингээд option бичиж өгнө. За энэ манай датан дээр үүссэн histogram харагч байна. Ихэнх нь залуучууд байна. Хэвийн бос тархалттай. За гэх мэтлэнгээр командыг ашиглаад зурчвал ийм хурдан давуу талтай шүү. За энэхүү бичлэг дээр зөмөөрөө датагаа оруулах өөр арга суралцъя. Хэрвээ статагийн програм байх юм бол шууд use mat гэж оруулцдаг. Шууд орно. Харин өөр програм дээр хийгдсэн байвал бид нэр import гэдгээр оруулна. Маш олон төрлийн софтверуудаас оруулах боломжтой. За жишээлбэл Excel. За browse хийгээд аль одоо файл вэ гэдгийг сонгож өгнө. За энэ болохоор нэгдүгээр sheet-ийнх нь. За тэгээд энэ ч бол variable name нь байгаа. Тэрийг бол зааж өгөх хэрэгтэй. Variable name хийгээ мартчих юм бол дараа нь та нарт маш их ажил болно. За тэгэхээр тэрийг мартахгүй хийж сурах хэрэгтэй. За мөн хэрвээ анхнаасаа та бүхэнд variable name байхгүй байх юм бол stata өмнөөс чинь кодолж өгдөг. За жишээлх юм бол 2 дугаар sheet дээр variable name байхгүй тохиолдолд за энэ тохиол ABCD гэдэг дугаарлаад өчтгөө. За тэгээд дараа нь та бүхэн өөрийнхөө хүснээрээ A гэдэг нь бол тийм юм, B гэдэг нь энэ юм гэд нэрийг өгөх боломжтой. За хэрвээ бид нэр програмаа худалдаж авсан байх юм бол example dataset гэж байт юм байна. За тэгэнгүүтээ тийшээ оронгууд ерөөсөө дадлах хийх боломжтой бүх төрлийн одоо датасетүүд байт юм байна. Bayesian analysis хийж үзмээр байна гэх юм бол энэ дээр дараал энтэй холбоотой датасетийг татал тэнцэнэ боловсруулалт хийгээд дадлах боломжтой байд юм байна. За бидний хувьд бол Эсэ Монголиос үнгүү татсан ийм цонх байхгүй. Гэхдээ саяны үзүүлсэн дата хаана хадгалагддаг вэ гэхээр энэ сайтн дээр хадгалагдж байдаг. За энэ сайт руу ороорой. Тэгэл өөрийнх нь аль эдишн байгаа тэрнтэйгээ холбоотой дата сетүүдийг ашиглаад дадлах боломжтой. Дотор нь ороод тэгээд цаашаа зөндөө олон дата сетүүд байгаа. Мөн search хийгээд шууд олоод авах боломжтой. За энэ YouTube сувг дээр саяны дата сетийн сангаас датануудыг ашиглаад яг тэрэн дээр нь ямар үйлдэлүүдийг хийх вэ гэдгийг нь зааж өгдөг ийм сувг байгаа. За эндээс суралцвал их зүгээр. Тэгээд бичлэг болгон дээр саяны дата сетийн аль нэртэй аль дата сетийг ашигласан бэ гэдгийг бас хэл явцдаг. За тэгэхээр шууд та бүхэн саяны сайт руу оронгуудаа сургалтын датагаа татаж аваад улмаар бичлэгээ дагаад боловсруулалт хийгээд даглагчаад явах боломжтой. Зөмөрөө саяны дата сет болон YouTube channel-ыг ашиглаад хит хитэн чухал бичлэгүүдийг үзье. За энэхүү бичлэг дээр бид нар датаны төрлийг буруу хадгалсан байх юм бол боловсруулалт хийж чадахгүй болохын тод шиг гарна. За хэрэглэж байгаа дата нь бол энэ та бүхний копидол команд дээр бичингүүт шууд энэ датаг бол татаж гаргаж ирнэ. За summarize гэдэг нь болохоор тоон утгатай variable-уудыг summarize хийдэг. За тэгээ холестеролын түвшин гүйцэн чинь observation level гэдэг юу ч бодохгүй байхгүй. За уул нь бол холестерол бол лабораторийн үзүүлэлт буюу тоон утгатай гэвч алдаа зааж байна. За үүнийг шалгаад үзэнгүүт холестерол нь улаан өнгөтэй буюу string-ээр хадгалагдсан. За нэгсэндөө тоон variable-ийг text гэ хадгалсан тохиолдолд боловсруулалт хийж болохгүй. За дараагийн чухал команд бол describe. За энэ түрүүний энэ нь бол команд summarize гэл командаа өглөө ямар variable хэрэглэж байгаа вэ гэдгээ энэ ч сонгоод өгч чинь. За тэнгууд холестеролыг summarize хийнэ гэсэн үг. За дараагийн чухал команд нь бол describe.
За describe гингүүтээ бид нэр холестеролоо заагаад өгч чинь, variable заагаад өгч чинь. За тэнгүүд энэ variable-тай холбоотой бүх үзүүлэлтүүдийг нь бол гаргаж өгдөгөө. За энийг describe хийгээд үтсэн чинь type нь болохоор string-ээр хийгдсэн гэж хэлж байна. За тэгээ string байгаа тохиолдолд бид нэр яаж ч одоо min болон стандарт division-ыг болох боломжгүй зүйл. За тийм болохоор алдаа гарсан байх нэ. За энэ тохиолдолд яаж болох вэ гэхээр data-ны create or change data. За тэнцэнээс transformation-ыг сонгоод за улмаар string-ээс numeric variable үүсгье гэдгийг сонгоч болно. За ингийн тулд бид нар ямар variable-ыг өөрчлөх гэж байгаа вэ гэдгийг эхний цонхон дээр бол зааж өгнө. За дараагийн цонхон дээр бид нэр шинээр үүсэх variable нь ямар нэртэй байх вэ гэд за зөмөрөө холестерол тоогоор гэж оруулъя. Underscore ягаад вэ гэхээр заавч болохгүй учраас за тэгээ хэрэггүй одоо character байх юм бол тэрийг арилгаж болно. Missing value бол тэрийг засаж болно. Коммогоор итсэн байвал decimal тодорхой тоо гэж бодорой гэх мэтлэнгийн опшнуудыг бас хийх боломж байгаа. За зөмөрөө хувиргаалтаа хийлээ. За та нарын хэрэг команд сурыг гэх юм бол команд нь бол энэ dstring гингүүтээ variable-ийн нэм нь холестерол таслал авч ийнэ гэдэг нь option бичиж ин гэсэн үг. Generate одоо new variable гэж байгаа. За одоо холестерол нь string байгаа болоод тоон утгад шилжсэн гэсэн үг. Энэ бас их чухал команд. За энэ командыг тайлбарлах юм бол list гэдэг команд байгаа байхгүй юу? Чагсаа гэдэг. Юу гэж чагсаах вэ гэхээр холестеролыг ганцхныг сонгож болно. Эсвэл кома биш зэ аваад бас дараагийн variable-ыг чагсааж болно. 10-т 1-ээр гэдэг нь болохоор одоо гэдэг 10%-аад тус бүр нь үзүүлээ гэсэн үг. За энэ команд бас их ач холбогдолтой санагдсан. За тэгээд энэ хоёрыг list өгөөд үзэхэд бол яг доторх үзүүлэлтүүд нийцлэн гэхдээ төрөл нь өөр. За ийм төрөл өөрийг бол гэхдээ листээр харах боломжгүй, ганцхан describe-аар харах боломжтой. За тэгээд команд нь бол төрүүлсэнчлэн команд нь бол describe хоёр variable бичиж өгсөн. Хооронд нь comma авчлахгүй. Comma гэдэг чинь option руу шилжүүлнэ гэсэн үг. За тэгээд одоо storage type нь өөр гэдгийг харуулж байна. Одоо бид нэр summarize хийгээд холестеролыг харах болцоотой. Хичнээн observation хүн байгаа дунд чинь юу юм, стандарт division юу юм гэдэг болгоныг харах боломжтой гэсэн үг. За дараагийнх нь болохоор нэг variable-аас calculate одоо бодолт хийгээд өөр variable үүсгэх талаар үзье. За хэрэглэж байгаа датаг бол та бүхэн энэ харагдаж байгаа линкээс command дээр бичээд татаад авах боломжтой. Практик хийхэд тулд за describe гэж зөмөрөө арт нь variable хичгүй дан describe гэх юм бол байгаа бүх variable-уудыг бол гаргаж ирнэ. За тэгсэн чинь биднэрт өндөр боломжийн байна. За өндөр боломжийг ашиглаад бид нэр биеийн жингийн энд хэсэг болох боломжтой. За тэгэхээр хоёр variable-аас дахиад шинэ variable-ыг үүсгэж байна. За ангийн тулд data create new data. За энэ дээрээ бид нар үүсгэж байгаа variable-ийн нэрийг өгнө. За энэ чинь болохоор одоо юу хийж олох вэ гэдгийг expression builder дээрээ бичиж өгнө. За энэ чи дахиж шивж яхахын оронд шууд variable гаргаж аваад сонголт хийх боломжтой. BMI-ыг бол биеийн жинг метр квадратад хувааж болтгоо. За бид нэр хаалтан дотор энэ тохиолдолд бол өндөр нь сантиметрээр өгөгдсөн байгаа. За тийм болохоор өндрөө 100-д хуваагаад за тэгээ 2-оор зэрэг аваад квадратыг нь болоод BMI-ыг гаргах боломжтой. За хэдийгээр бид нэр интерфейс дээр ажилласан ч гэсэн хийсэн үйлдэл болгоны цаана команд нас давхар явдаг. За тэгэхээр команда нэг ажиглаад тогтоогод явах юм бол дараа нь та нар хурдан команда бичээд явах боломжтой. За одоо зөмөрө describe хийгээд дахиад үзэнгүүт BMI гараад ирчихэж байна. Correlation-ыг яаж хийх вэ гэдгийг харцгаая. За худалдаж авсан програмтай. За тийм болохоор example dataset руу орох боломжтой. За example dataset-ээс ямар одоо dataset-ийг ашиглаж байгаа вэ гэдгийг харуулж байна. За та бүхэн энэ нэрийг нь бичээд түрүүний үзүүлсэн вебсайтаас бол шууд татаад авах боломжтой. Data хэлбэрээр татагдчихил. За мөн би mail-ээр явуулна. За тэгээд data browse дотроо ороод ямар variable-уудыг харж болно. За зөмөрөө ажилласан жил болон цалингийн хоорондох хамаарлыг үздэхье.
За ингийн тулд статистикийн summary and descriptive statistic. За тэгэнгүүтээ correlation and covariance-ыг гаргаад ирэх боломжтой. За ингээд dialog box дээрээ та бүхэн ямар одоо үзүүлэлтүүдийн хооронд correlation хийх гэж байгааг гаргаж ирнэ. За энэ бас matrix-ыг харуулах боломжтой. Matrix гэдэг нь 2-оос дээш variable-ыг оруулсан тохиолдолд. За ажилласан жил болон wage цалин 2. Нийт 2231 өдрийн variable байсан. За тэгээд ажилласан жил болон цалингийн хоорондох эрэг сул хамааралтай гэж харагдаж байна. За matrix-ыг яаж үзэх вэ гэдгийг харуулъя. За шууд дараагийн variable нэмээд өгчнө. За тэгэнгүүт шууд нас нь бас ороод ирчин. За команд ажиллаад аваарай. Correlation гэж хичээл variable-уудын нэмийг биччихээд л одоо correlation matrix бол үүсээд correlation хийгээд явах боломжтой. За мөн covariance-ийг энэ dialog box-ын тусламжтайгаар олох боломжтой. Хэрвээ та бүхэн OK гэхгүйгээр submit хийгээ явах юм бол дараагийн үйлдэлүүдийг үргэлжлүүлээд хийх боломжтой. Хэрвээ OK гэдээ арчих юм бол цонх бол хаагнаа. За тэнгууд одоо яг адилхан correlate гэнгүүтээ variable-ийн нэмүүдийг бичээд за тэгээ comma авангуудаа comma гэдэг нь option гэсэн үг. Option дээр covariance гэж бичээд их юм бол энэхүү correlation covariance-аар гарч ирнэ. За мөн summary статистикуудыг гаргах боломжтой. Дундаж болон стандарт division, за max болон minimum мигус давхар гарах боломжтой. За OK-г дарлаа, цонх хааглаа. За энийг гаргахын тулд та бүхэн variable-уудаа нэмээд means covariance гэдээ бичих юм бол гарч ирэх боломжтой. За ингээд variable болгоны дунд чинь стандарт division-тойгоо гарч ирж байна. За одоо зөвмөрөө энгийн шугамн регрессийг яаж хийх вэ талаар судалцгаая. За correlation бол хүчийг хамаарлын хүчийг гаргаж ирдэг. Regression бол чиглэлийг гаргаж ирдэг. За энэ мөнгө төлөм байна. За дата сет рүүгээ орж аваад шууд дата сургалтын дата сонгох боломжтой. За энэ нэртэй датаг та бүхэн түрүүний вебсайт дээр бичингүүд шууд гараад ирнэ. Ямар ч ялгаа байхгүй. За browse mode дээрээ зөвмөрөө ямар variable-ууд байна вэ гэдгийг харах боломжтой. Харин энэ дээр өөрчлөлт хийх боломжгүй байгаа. За зөвмөрөө яг түрүүний хүчийг үзсэнтэйгээ адилхан цалин болон ажилласан жилийн хооронд хамаарлын чиглэлийг нь харцгаая. Ажилласан жил нэмэгдэхэд цалин нэмэгдэв юм уу юу гэдэг байдлаар. За ингийн тул эхлээд график scatter plot-ыг байгуулад ерөнхийдөө нэг хандлага хамаарал байна уу гэдгийг нэг товчхон харах боломжтой байдаг. Тархалтыг нь харчнаа гэсэн үг. За y дээр болохоор dependent variable буюу цалингаа, x дээр нь болохоор ажилласан жилээ оруулчихна. За одоо x дээрээ үнэлж гаргая гэдэг. За энэ тохиолдолд болохоор need observation-ы тархалтыг та бүхэн харж байна. X нэглэх дээр ажилласан жил, y дээр болохоор цагийн хөлсөн. За тэгээ ерөнхийдөө бол нэг шугамн хамаарал бол харагдаж байна. За одоо зөвмөрөө шугамн регрессийг бодож үзье. Зарим хамаарлууд мөрөө яадаг. За энэ тохиолдолд бид нэр шугамн хамаарлыг үзэж байна. Linear. За хамаарлалт variable буюу одоо үр дүнгийн хэсэг дээр нь зөвмөрөө цалингаа, харин үгэл хамаарлалт дээр нь зөвмөрөө ажилласан жилээ оруулъя. За чи регресс өөрөө ANOVA variance дээр үнэлэх ажилдаг. За тэгэхээр одоо variance-ийн table-ос гарч ирж байна. За та бүхэн команд анзаараад аваарай. Regress гэж 2 variable бичингүүд л шууд гарна гэсэн үг. За degree of freedom square. За тэгээд need observation-ы хэмжээ F буюу ANOVA тест-ний F тест нь. За тэнгуүдээ statistical significance нь probe гэхээр гарч ирж байгаа нэгтэй P утга нь. За R square гэдэг нь энэ нүгээр хичнээн хувийг тайлбарлах боломжтой вэ гэх мэтлэнгээр бус бүх үзүүлэлтүүд хамтдаа гардаг. За энэ интерсепт нь бол доод хэсэгтээ харагдаж байна. За биднэрт хамгийн чухал нь болохоор энэ дээдлийн хэсэг одоо нэгсэндээ коэффициент нь биднэрт чухал. За энэ коэффициент дээр үнэлээд бид нэр ажилласан жил нэмэгдэхэд цалин ингэж өсдөгөө гэдэг коэффициентийг бид нэр гаргаж өгч байгаа гэсэн үг. За мөн стандарт error t-тест. За тэгээ p-value. За p-value нь 0.5-аас доош гарсан буюу утга учиртай статистик ач холбогдолтой гарсан байна. За confidence interval-ыг бас харуулсан. За энэ бол хамгийн чухал мэдээлэл нь одоо энэ шугамын регрессийн ажиллаж байгаа коэффициент нь энэ буюу ажилласан жил нэмэгдэхэд цалин ийм хуваар ийм дахин ихсдэг гэсэн
одоо гол үзүүлэлт нэг харагдаж байна. За үүнийг бид нэр түрүүний scatter plot дээр оруулахын тулд эхлээд post estimation одоо бодлогын дараах хэсэг рүү ороод prediction оруулах ёстой. Таамаглаж байгаа хүчин зүйлээ. За ингийн тулд шинэ variable үүсгэн. За одоо юу гэдэг хэрэг бид нар коэффициентаа гаргасан бол цалинг ингэж predict хийя гэсэн variable одоо нэм цөмөр үүсгэе. За тэгээд энэ linear шугамн одоо хамаарал. За command нь бол энд бичиж байна. За бас 15 missing value байсан биш үү гэдгийг бас харуулж байна. За бид нэр олон коэффициент дээр үнэлээд prediction үүсгэсэн. Одоо тэр prediction-ээ зөмөрөө түрүүний үүсгэсэн scatter plots дээрээ одоо дээрээс нь overlay хийя. За шугам гэдгийг сонгоод шугам хэрэглээс бодож байгаа учраас за түрүүний үүсгэсэн коэффициент дээр үүсгэсэн new variable. За тэгээд ажилласан жилээ оруулчихна. За scatter plot болон шугамын регрессийн тогтцол харагдаж байна. За энэ шугамн хамаарлаар бид нэр юу хэлж чадах вэ гэхээр ажилласан жилийн тоо ихсэхэд цагт олох цалин одоо мөнгөний хэмжээ нэмэгдэнэ гэдгийг бол харуулж чадж байна. За тэгээ энэ статистик ач холбогдолтой. За түрүүний олсон коэффициентийн тусламжтайгаар шугамн одоо тэгштгэл үүсгээд тэгээ олж байгаа шүү. За зөмөрөө one way ANOVA хийж сурыг. За ANOVA түрүүний regressionтэй адилхан одоо томьёогоор ажилтдаг, variance дээр ажилтдаг. За тийм болохоор араас нь шууд үргэлжлүүлээд тайлбарлаа явлаа. За софтверийг худалдаж авсан тохиолдолд example data set нь шууд харагдана. За тэрнийхээ base reference руугаа ороод за тэгээ ANOVA дээр дадлах юм яриага учраас ANOVA-гаас systolic гэдэг энэ DTE гэдэг нь статагийн өргөтгөл байгаа. Энийг шууд сонгож болно. Эсвэл энэ софт линкийг бол шууд бичиж болно. За браузер дээр зөмөрөө юу байгаагаа харъя. Им өвчин systolic-ийн өөрчлөлтсөн 3 төрлийн variable биднэрт байна. Имээс хамаарал systolic-ийн даралт нь хэрхэн өөрчлөгдсөнийг нэг зөмөрөө графикаар нэг хараад тандалт хий. За ер нь статистик боловсруулалт хийхээс өмнө график хийгээд нэг тандаад үзүүлэх зүгээр байдаг. За үзэх нь болохоор systolic харин тэрийг групплж харах нь бол эмийн бүлэг байгаа. За тэр команд анзаараад аваарай. За энэ ч болохоор box plot үүссэн байна. Box plot дээр 4 эмийн бүлэгтэй юм байна. За эхний 2 эмийнх нь systolic change нь бол өндөр. За 3 4 дугаар эмийн нөлөөгөөр үүсэж байгаа зөрөө нь бол бага юм байна. За тэгээд энэ box plot-ын голын хэсэг нь медианаар гарч ирдэг. За гэхдээ бид нар шууд эндээс за энэ одоо 3 дугаар бүлгийн дээр минь хамгийн бага юм байна гэх мэтлэнгээр баримжаа авах боломжтой байдаг. За энэ эмийн 4 бүлэгт дээр үндсэн даралтын өөрчлөлт нь гин цөмөрөө ялгаа байна уу гэдгийг нь ANOVA-гаар шалгая. За ингийн тулд linear модель за тэнцэнээс ANOVA л орно. За one way ANOVA-г сонгоё. За бидний үр дүнгийн variable нь бол systolic change байгаа. За энэнийг бид нэр эмийн бүлгээр нь хамааруулъя. Үл хамаарал variable нь бол юм. За ингээд цөмөрөө ANOVA-гийн одоо бодлыг харж байна. За команд анзаарч аваарай. Box plot гэвэл box plot гэдэг variable биччихнэ. Хэрэг ANOVA гэвэл one way гэж чингүүтээс одоо хамааралт нь systolic, үл хамааралт нь эмийн бүлэг гэд бичээд өгчнө. За энэ бол ANOVA-гийн бодолд харж байна. Summer square, за degree of freedom, тэнгүүдээ sum square-ийн degree of freedom дохоо ангууд mean square нь гараад ирдэг. За F гэдэг нь ANOVA тесттэй холбоотой статистик. Энэ болохоор p value. За энэ 4 бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа бол гарсан байна. За тэгээд Bartlett-ийн тест гэдэг нь болохоор энэ вариантууд нь хоорондоо тэнцүү юу гэдгийг бас нэмэлтээр гаргаж өгдөг. Энэ тохиолдолд болохоор 0.8 буюу 0.5-аас их тоо гарсан. Хэрвээ энэ вариантууд нь хоорондоо тэнцүү байсан бол ANOVA дээр ач холбогдолгүй гарах байсан. Яг тэгэхээр тэнцүү учраас за тэгэхээр давхар баталгаа болж байгаа нөө. За одоо цөмөрөө энэ дээрээ нэмээд summary table-ыг нь харъя. За энэ summary table-ыг ер нь бол чеклээд хамт гаргахжуул зүгээр. Команда харж байна. Comma авлаа option дээрээ tabulate гэхэд summary table нь гарч ирдэг. За тэгээд хэрэглэсэн 4 эмийн бүлэг. За тэгээд тус бүр дээрх mean болон standard deviation. За тэгээд бүлэг дотороо хэд ийм байгаа гэдэг frequency нас гарч байна. За тэгээд хамгийн доотлолт нь болохоор grand mean одоо нийт дунд чинь.
стандарт дивижнтэй байгаа. За энэ түрүүнийхтэй үзүүлсэн ANOVA-гийн хэсэг байна. За яг энэ дээр бол бид нар аль эмийн хооронд ялгаа байгаа вэ гэдгийг харах боломжгүй. За тийм болохоор хоёроор нь харьцуулж харахын тулд бид нар дараагийн алхмын ингийн тулд зөмөөрөө Von Pironi тестийг бол хийнэ. За командо та бүхэн хараарай. Яг нэгээр нь л үзүүлж тайлбарж байгаа болохоос анханасаа бүгдийг хийчих болно л доо. За эхний хэсэг бол адилхан. За энэ дээр бол бид нэр бүлгүүдийн хооронд ямар ч ясны ялгаа байна гэдгийг хэлж чадна. Von Pironi-гоор болохоор бид нэр цаашаа яг аль хоёр бүлгийн хооронд ялгаа байна вэ гэдгийг хэлж чадна. Хоёроор нь харьцуулж ижил ялгааг олох боломжтой. За тэнгууд нийт 4 бүлгийн хооронд нь харьцуулсан байна. За тэгээ бас энэ ч харагдаж байгаа бусад SIDAC болон SHIP тестүүдийг бас хийх боломжтой. Гэхдээ ерөнхийдөө бол адилхан гардаг. За энэ үр дүнгээс харах юм бол 1 ба 2 дугаар бүлгийн хооронд энэ доотлох нь болохоор P утга нь. За 1 ба 2 дугаар бүлгийн хооронд ямар ч ач холбогдолтой ялгаа байхгүй. За 1 ба 3-ын хооронд ялгаа байна. Ач холбогдолтой P утга нь 0.5-аас доош гарсан. 1 ба 4-ийн хооронд бас ялгаа байна. За 2 3-ийн хооронд байна. 3 4-ийн хооронд байхгүй гэсэн үр дүн байна. За тэгэхээр энэ Von Pironi SHIP SIDAC нь болохоор яг аль бүлгүүдийн хоорондох ялгаа байгаа вэ гэдгийг олдог дараагийн алхам нь. За яагаад вэ гэхээр ялгааг олоход зөвхөн 2 бүлэг дээр л үнэлж болдог. За тэгээ нэгсэндээ матрикс гаргаад тэр болгон дээрээ тооцчихдог гэсэн үг. Two-way ANOVA хийж сурцгаая. За бас л яг түрүүний хэрэгжилсэн датан дээрээ ажиллана. За худалдаж авсан тохиолдолд бол example data set-ийг ашиглаж болно. За гэхдээ бидний хувьд бол нэрийг олоод мэдчих юм бол шууд интернетээс татаад авах боломжтой. Base reference ANOVA дээр дадлах юмэр ингээл systolic data. За бас describe гэж байна. Энэ дата сетийг тайлбарласан бас тайлбар байдаг бахнэ. За энэ линкийг бичих юм бол бас гараад ирнэ. За browse mode дээрээ бид нар ч юу байна вэ гэдгийг харъя. За энийг ойлгомжтой болгохын тулд яг адилхан одоо дата сетийг ашиглаж байгаа. За им өвчин столийн даралтын нөлөө. За 3 төрлийн өвчнөд хүн 4 төрлийн им уугаад даралт нь өөрчлөгдсөн байна. За цөмөрө бокс плотоор дата сетийг нэг харах юм бол столик за столийн даралтын өөрчлөлтөө цөмөрөө имийнхэн бүлгээрээ хуваагаад нэг дахиад нэг шалгаад үзье. За тэгэхэд бол энэ бокс плотод үүсэж байгаа. За бокс плот гэдэг бол персентайл дээр үнэлж үүсгэгддэг. Тэр голын зураас нь болохоор медиан. За ANOVA гэхдээ мин дээр ажилладаг байгаа. За тэгээд эдгээрийг харах юм бол бас минээ баримжаалах бас болцоотой. За энэ дээрээ цөмөөрөө 2 дугаар бүлгийг нэмж үзье. Өвчнөр нь. За тэгэхэд бокс плот яаж өөрчлөгдөх вэ гэхээр за энэ дээр бол өвчний бүлэг болгондох хүмүүс 4 имийг уусан бахнэ. За нэг дээр бол нэг доошоо болж байгаа хандлага бол харагдаж байна. За бусад бүлгүүд дээр сайн харагдахгүй. За нэг цөмөөрөө юутаж гэсэн тооцоод нэг үзье. За ингийн тулд linear models за тэгээд ANOVA дотроо бид нэр analysis of variance and covariance-ийг сонгох хэрэгтэй. За эхний алхам бол яг one way ANOVA-тайгаа адилхан. Гэхдээ зүгээр 2 категори хоёулангийн тус бүрд нөлөөлж байгаа. За бидний хувьд outcome буюу хамааралт variable нь systolic change. Харин фактор нь болохоор main effect гэдгийг сонгоод энэ дотроо цөмөөрөө имээ оруулж өгье. За энийг болохоор тэр var list дотроо оруулчихна. За тэнгуүтээ main effect-тэй бас хүүсээр нь биш им өвчнөхэн бүлгээр нь бас үсгэж үзье. Өвчнөхэн бүлгээр нь за энэ бол 2 категориор тус нь үзэж байгаа болохоос биш one way ANOVA-г харуулж байгаа гэсэн үг. Зөвхөн 2 удаа хийсний оронд нэг дор хийж байна гэсэн үг. За энэ команд анзаараад аваарай. За эхнийх нь болохоор dependent variable, дараагийнх нь болохоор 2 independent variable байгаа. За энэ бол ерөнхийдөө one way ANOVA-г нэг дор хийсэн 2 бүлгээр нь салгаад гэсэн үг. За эхний дээр дараа имээр нь бол бид нар харж исэн. За өвчнөр нь one way ANOVA хийгээд үзсэн чинь ач холбогдолгүй гарсан байна. 0.16 буюу P утга нь
статистик ач холбогдолгүй буюу энэ столикийн ченж нь өвчнөөсөө болоод өөрчлөгддөггүй статистик ялгаа байхгүй гэсэн үг. За одоо цөмөрөө interaction гэж үзье. Сая бид нар main effect гэж тус бүр дээр нь тооцож үзсэн. За одоо цөмөрөө энэ өвчин болон эмийн нөлөөнд хавсархаараа столийн даралны өөрчлөлтөнд нөлөөлдөг гэдгийг тооцож үзье. За 2 дугаар variable дээр нь эмээ үүсгэсэн. За interaction ингэж слашаар нэгдэж гардаг гэсэн үг. За бүгдийг хамтдаа нэг дор гаргачих болно. За команд анзаараад аваарай. Энэ болохоор dependent variable, энэ dependent нь 3 ширхэг. За гэхдээ 3 дахь нь болохоор interaction хийсэн өвчин болоод эмийг нь үйлчлэгийг нь хавсруулсан гэсэн үг. За ингээд үзэхэд бас ач холбогдолгүй байна. 0.39 буюу 0.5-аас их гарсан. За тэгэхээр эм болоод за нэгсэндээ эм болон өвчний хавсарсан үйлчилгээнээс хамаарсан столийн даралны зөрүүний дунджийн ялгаа бүлгүүдэд байхгүй байна гэсэн утгатай. За энэ sum square SS гэдэг sum square олохын тулд partial байдлаар бодож болно. Мөн sequential байдлаар бодож болдог. Энэ эффектийн дараасан болгосон ч гэсэн бас статистик ач холбогдолгүй ялгаа гараагүй байна. За энийг дахиад нэг тайлбарлах юм бол эдгээр 4 эмийн бүлэг байсан тий. За 4 эмийн бүлгээс хамаарсан бүлгийн дунджийн ялгаа бол байна. 3 өвчнөөс хамаарсан столийн даралтын зөрүүний хувьд дунджийн ялгаа бол байхгүй. Харин эм болон өвчнийг үйлчилгээг нь хавсруулад тооцоод эдгээр бүлгүүдэд столийн даралтны зөрүүний ялгаа ач холбогдолтой ялгаа гараагүй гэж тайлбарна. За тэгээд linear regression ANOVA энэ бол модель төр үнэлдэг. За тэгээд энэ R square гэдэг нь RR энийг дахиад 100-аар үржүүлэнгүүт юу гарч ирдэг вэ гэхээр 45% нь энэ модельд захирагдаж тайлбарлагдаж чадна. Үлдсэн одоо хувийг нь бид нэр энэ модельээр тайлбарлах боломжгүй өөр зүйлээс хамаардаг гэдгийг бас репорт хийх хэрэгтэй байдаг. За дараагийн хэсэгт нь цөмөрөө бүлгүүдийн дунджийн ялгааг үзье. За нэгдүгürt нь болохоор нэг төвөрт тест гэж байна. За энэ ямар тохиолдолд хэрэглэх боломжтой вэ гэхээр та бүхэн өөрийнхөө судалгааг хийгээд дундаж болон стандарт дивишн бүх юм олсон. Тэгэнгүүтээ харьцуулах бүлэг байхгүй. Энэ харьцуулах бүлгээ ном хэвлэл болон бусад судлаачдын судалгаанаас олж байгаа тохиолдолд бид нэр энэ тестийг хийх боломжтой. За калькуляторын тусламжтайгаар нэг хийж болно. Эсвэл тогтсон коэффициентийн тусламжтайгаар хийж болно. За энэ тохиолдолд цөмөрөө калькулятор энэ тусламжтайгаар хийя. За нэгдүгürt нь та бүхэн өөрсдийн sample size-аа оруулах хэрэгтэй. Тэр sample size-ийн 50%-ийн дунджийг оруулах хэрэгтэй. Энийг урд нь бодсон байна гэсэн үг. За тэгээ стандарт дивишн тэгээ бусад судлаачдын гипотез таамаглаж байгаа тэр одоо дунджийг нь бас оруулаад өгчнөө. За энэчнээс та бүхэн команд хараад аваарай. Команд нь бол ингэж бичнэ. T-test I гингүүтээ one sample size гэсэн үг. За тэгээд sample size-а, sample mean, стандарт deviation болон hypothesized mean тус бичих юм бол шууд энэ тест командаараа гараад ирнэ гэсэн үг. За нийт 50 хүний материал байна. Mean гарч ирж байна. За стандарт error-ыг нь олоод өгч байна. Мөн confidence interval-ыг нь гаргаад ирж байна. Тэгээд тестний утга бол гарч ирж байна. Энэ та бүхэнд дараа нь пейпер дээрээ ч юм уу тест дээрээ бичихт нь хэрэг болно. Тэг таамаглал нь team юмтай тэнцүү гэхээр альтернатив таамаглал нь тэнцүү биш гэж гарч ирнэ. За тэгэнгүүт энэ тооноос хамаарат 3 хэсэгт хуваагдчихдаг. За 100-тай тэнцүү биш юм бол 100-аас бага гэсэн одоо зүүн талын дээл left sided дээл хэрэг 100-тай тэнцүү биш юм бол 100-аас их гэсэн баруун талын дээл гэдэг юм 3 хэсэгт хуваагдчихдаг. За зөмөрөө section болгон дээр харъя. Хэрвээ альтернатив таамаглал нь манай mean 100-аас бага уу гэсэн чинь няцаагдсан байна. 0.9 буюу 0.5-аас их гарсан. Няцаагдж байна. За тэгэхээр манай дундаж угаасаа их 100-аас их. За дараагийнх нь 100-тай тэнцүү юу гэхээр статистикийн хувьд бас няцаагдж байна. 0.6 гарчлаа. Хэрвээ альтернатив таамаглал нь манай одоо дундаж 100-аас ихээ гэх юм бол acceptance болсон буюу статистик ач холбогдолтой гарч байна. За тэгэхээр энэ тохиолдолд юу гэж хэлэх вэ гэхээр манай судалгааны дундаж утга бол тэг 100-тай тэнцүү биш 100-аас их. Тэр нь бол статистик үнэн магттай юм аа гэж гарч ирнэ.
Үл хамаарал самплын тестийг олж үзье. За энэ нэгсэндээ харьцуулах бүлэгтэй, 2 бүлэгтэй гэсэн үг. За хэрэглэх датаг нь хараад аваарай. Тэгэх юм бол нөгөө вебсайтнаас татж аваад бас дагаж хийгээд практис хийх боломжтой. BB Wide. За энэнийг олж татах нь байна. За браузер дээр зөмөр юу байгаа каре. За өвчтний ID number байгаа юм байна, gender байгаа юм байна. Насны бүлгээр нь хуваацсан юм байна. За тэнгуүтээ даралтаа өмнө улан дараа нь эмчилгээний өмнө улан дараа нь гэд хэмжээд утсан байна. За зөмөрөө эмчилгээний өмнөх даралтыг одоо бейслайн даралт нь наснаас хүүснээс хамаарат өөр байсан уу гэдгийг зөмөр шалгая. За ер нь статистик тест хийхээс өмнө нэг график хийгээд нэг баримж авчих зүгээр байдаг. За би л дандаа тэгдэг. За blood pressure эмчилгээнээс өмнө за энийгээ зөмөрөө хүүсээр хувааж үзье. За хүүсээр нь бүлэглээд 2 тусдаа график бол үүсгэе. За ерөөхдөө бол ялгаатай юм шиг харагдаж байна. За гэхдээ энэ бол Instagram бол нүдэн баримжаа. За тэгэхээр зөмөрөө статистикийн хувьд үнэхээр ямар байна вэ гэдгийг гаргаж ирээ. Бас тэр тоон хэмжээгээр статистик гаргацсан байх нь бас тест дээр бичгээд хэрэгтэй. За Instagram-аач гаргаад доор нь бас статистикийг хийжүүл зүгээрээ. За үүний тул summaries. За тэнгуүтэй classic test for hypothesis. За тэрнийх нь two group mean comparison. 2 бүлгийн дундчийн ялгаа. За variable дээр бид нэр baseline даралтаа оруулчлаа. За group дээр зөмөрөө gender оруулчихнаа. За команда харж аваарай. Тест хийсэн байна. Outcome variable нь үнийг гендерээр бол ялгасан гэж. За тэгээд хүүс болгон дээрх одоо статистик summary-г нь бол та бүхэн харж байна. Дундаж болон стандарт deviation confidence interval. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор тэдгэрийг нэгтгэсэн байдлыг за difference дээр нь болохоор энэ бүлгүүдийн дундчийн ялгаануудыг харуулж байна. За энийг бас репортыг нэг чухал гэдэг. За тэгээд ийм ялгаатай байсан. Энэ статистикийн хувьд ийм бодтой байсан гэдгийг гаргаж ирнэ гэсэн. За бидний хувьд тэг таамаглал нь болохоор энэ бүлгүүдийн хооронд ямар ч ялгаа байхгүй, ялгаа нь 0 гэж таамаглав. За энэ ч бол тесттэй хийсэн degree of freedom. За degree of freedom бол бүлгийнхэн нийт одоо observation-аас тээлүүд хасцсан байдаг. 2 тээлтэй. За тэгэнгүүт 120-аас 2 гэсэн үг. За альтернатив таамаглал нь энэ хоёрын хооронд бүлгийн ялгаа байгаа юу гэсэн чинь тэг үнийг өгөөсгсөн байна. 0.5-аас бага гарсан нэгсэндөө тэг таамаглалыг нцааж байна. Тэгвэл зүүн талын тэйл дээр харах юм бол энэ ялгаа нь 0-аас бага уу гэсэн чинь 0.5-аас их буюу үгүй. За ямар ч гэсэн энэ ялгаа нь 0-аас их юм байна. Тэгээд баруун талын тэйл дээр болохоор шалгангууд би утга нь бас significant ач холбогдол гарсан байна. Эдгээр бүлгүүдийн хооронд эми эмчилгээ хийхээс өмнө хүүснээс хамаарсан статистик ач холбогдол бүхий ялгаа байна. За unequal variance-ыг бас үздэг. Тэгээд тест дээр variance нь equal байна, тэнцүү байна уугүй юу гэдгийг шалгах чухал байдаг. За тэрийг SBS дээр Lewis тест дээр хийгээд шалгаа авчдаг. За энэ дээр болохоор шууд unequal variance-тэй үйдэх тесттэй шууд хийгээ авчих бас боломжтой. За Wilks тест нь variance нь equal биш тохиолдолд бас хийдэг. За энийг шууд сонгоо авчиж болно. За тэгтээ variance нь үнэхээр тэнцүү байсан уугүй юу гэдгээ бас бодвол зүгээр. За тэгээд энэ тест болгондох одоо статистик тоонуудын та бүхэнд харуулж байна. За одоо цөмөрөө хосолсон самплын тестийг хийж үзье. Түрүүний хичээл дээр хэрэглэсэн датаг бол ашиглана. За яаж татхаа хараад аваарай. VP гэдэг нь даралтын төвчл байгаа. Browse modes дээр ямар зүйлс байна вэ гэдгийг тодорхойг нь харъя. За биднэрт ямар нэг эмчилгээ хийсэн юм шиг байна. Тэрнийх нь өмнөх болон дараах даралтын хэмжилтүүд харагдаж байна. За энэ хоёрыг цөмөрөө хооронд нь харьцуулъя. Миний оюутнууд миний алдаа бити тавтаасаа paired гэдэг үгийг харангуйтаа хосолсон гэж орчуулвал тэгэнгүүтээ хоёр бүлэгтэй юм чинь энэ хоёр чинь хос юм чинь гэд энэ тестийг хийх гэдэг. За
Гэтэл энэ хос гэдэг утгыг юунд хэрэглэх вэ гэхээр outcome variable-та dependent variable-та хэрэглэнэ гэсэн үг. Тэр нь хосолсон эмчилгээний өмнө болон дараа нь гэж хэмжсэн байх юм бол энэ тестийг хэрэглэнэ. Харин түрүүнийхтэй адилхан бүлгээр нь харьцуулж байгаа бол үл хамааралт тестийг хэрэглэнэ. За энэ бол бид нар эмчилгээний өмнөх болон дараах нэг хүндэх хоёр outcome-ыг хооронд нь харьцуулах гэж байгаа учраас энэ тестийг хийх ёстой байна. Статистик тест хийхээс өмнө график хийгээд нэг нүдэн баримж аваа. Тэгхийн бол ямар статистик хийхээ баримжуулах боломжтой бас гой санаанууд төрдгөө. За цөмөрө хистограммыг тус бүр дээр нь үсгээд үзье. За энэ бол баруун талдаа тээлтэй. За нэг иймэрхүү эмчилгээний дараахын цөмөрөө харцгаая. За нэг иймэрхүү ямар ч гэсэн нэг ялгаа байна тий. За энийг магадгүй бокс плотоор харьцуулаад харуулах нөвчтэй байж магадгүй. Аль алингаар нь шалгах хэрэгтэй. Баримжаа авах гэж байгаа учраас. За бокс плот бол персентайл дээр үнэлж гаргадаг. За энэ тохиолдолд цөмөр хоёр variable хамтд нь оруулаад шууд зэрэг харъя. За персентайл дээр харуулдаг. За энэ боксийн дээдлийнх нь 75%, доотлийнх нь 25%, гол зураас нь болохоор медиан байдаг. За тэгээд 25-аас доош болно, 75-аас дээшүүд нь хоёр талынхан байруулнуулаа гарч ирдэг. За ерөнхийдөө бол дундчийн ялгаа байна гэж хэлэхээр л харагдаж байна. За гэхдээ цөмөрөд зурагч хэрэгтэй, статистикч хэрэгтэй. Зураг оруулалт орны статистик биччихвэл гоё болно. За одоо цөмөр статистик хийе. Summary tables. За classic test for hypothesis. За тэнгуүтэй paired test. Paired датагийн дундчийг харьцуулна гэсэн үг. За эхнийх нь мэдээж хэрэг эмчилгээний өмнөх даралт. За хоёр дахь нь болохоор эмчилгээний дараах BP буюу blood pressure. За энэ хоёрыг цөмөрөө харьцуулаад үзье. За эхний хэсэгтээ команд анзаараад аваарай. Адилхан t-тест. За тэнгуүтэй variable нэгээ биччихэд дунд нь тэнцүү гэд хоёроо биччихнэ. За тэгэхээр paired t-тестийг хийнэ гэсэн үг. За тэгээ эмчилгээний дараах болон өмнөх summary статистикийг та бүхэн харж байна. За энийг хүснэгтэр бас тест дээр ч юм уу судалгаан дээр оруулаад өгвөл зүгээр. За гурав дахь нь их ач холбогдолтой тэдгээрийн хоорондох зөрүүг нь бас олоод өгчөж байгаа. За тэгэнгүүтээ энэ зөрүүн дээрээ үндэслээд энэ зөрүү нь ялгаатай мó үгүй юу гэдэг тэгт хамгааллыг цөмөрөө шалгацгаая. За манай тохиолдолд бүлгүүдийн хоорондох зөрүү нь 0 буюу ялгаагүй гэж таамаглаад үзье. За тэгээд тест болон degree of freedom-ыг та бүхэн харж байна. За альтернатив нь 0-тай тэнцвүү гэсэн чинь хязгаагдчихна. За 0.05-аас доошо буюу ямар ч гэсэн энэ хоёр зөрүүтэй юм байна гэдгийг гаргаж ирж байна. За хэрвээ та бүхэн өөрснийхөө тест дээрээ судалгаан дээрээ шууд two-tailed тест гээл энийг репорт хийж болж байна. Эсвэл one-tailed тест гингүүтээ энэ хоёроо тус бүрт нь бичиж болно. За аль нэгийг хийж болно гэсэн үг. За зүүн талын тэйл дээр бол статистик ач холбогдолтой ялгаа гараагүй тэг таамаглал няцагдсан. Харин энэ хоёрын ялгаа нь 0-оос их гэдэг нь бол статистик үнэн багтдаг нэ. Хэрвээ та бүхэн one-tailed статистик тестийн хариу бичмээр байвал энэ хоёр тал ашиглаад two-tailed ашигламаар байвал голынхаа бичнэ гэсэн үг. За энэ ч цөмөрөө chi-square Pearson's chi-square болон Fisher exact тестүүдийг яаж хийх талаар харъя. За нэгсэндөө categorical variable-уудын хоорондох харьцаа нь ялгаатай юу гэдгийг гаргаж ирж байна. За хэрэгжилж байгаа датасетийг анзаараад аваарай. Нэрийн бичээл нөгөө веб дээр бичих юм бол шууд гараад ирнэ гэсэн үг. За National Longitude нь бол Survey for Women гэдэг жинхэнэ бодит дата энэ номооны. За браузер дээрээ цөмөрөө юу байна вэ гэдгийг харах юм бол за зөндөө олон дата байна. Тэрнийхэн цөмөрөө race болон гэрэлтийн байдлыг нь хооронд нь харьцуулаад үзье. Энэ хоёрын хоорондох харьцаа нь үнэн бодиттой ялгаа байна уугүй юу гэж. За ингийн тулд tables. За тэгээд энэ дотор болохоор two-way tables, measures, association. За сонгогч байгаа хоёр variable-ууд оруулаад өгчнө. Нэг нь игнэн, нөгөөх нь мөрөнд. За команд хараарай tabulate гэд бас бичиж болно.
цагаан болон хүмүүсийн тоогийн ирсэн гэрлээгүй тоотой харьцуулаад авчиж байна. За энэ дээр бид нар statistical тестүүдийг бол apply хийж болно. За тэгээ командаас хараад аваараа кома авлаа тэнгүүдээ optional chi-square гэд оруулчихна гэсэн үг. Арьс өнгө болон гэрэлтийн байдлын хоорондох бол хамаарал байна гэдгийг гаргаж ирж байгаа гэсэн үг. Тесттэй бас expected frequency-г бол гаргаж ирдэг. За expected frequency гаргахын тулд бас шууд чеклэл шалгаад өгдөг. За тэр яг үнэн бодит тоолго нь болохоор 487, харин expected нь болохоор 586. За тэгээд тэрнтэйгээ харьцуулаад үнэн бодит байдлыг нь гаргаж ирдэг гэсэн үг. Статистик хийдэг гэсэн үг. За Pearson chi-square-ыг мөн apply хийгээд нэг хүснэгтэн дотор оруулаад өгч болно. За гэх мэтлэнгээр энэ одоо хүснэг дотроо юу оруулах вэ гэдгийг бол сонгох боломжтой. За цөмөөрөө Fisher's exact test-ийг бас хийж үзье. За бүгднийг uncheck хийгээд raw data-гаа дахиад нэг харьцааг нь харангуут 8 гэсэн тоо байгаа байхгүй юу? Нэг гэсэндээ missing value-тай тоологдоогүй эсвэл утга нь байхгүй. За тийм тохиолдолд бид нэр одоо хэвийн бус тархалцтай гэж үзээд Fisher exact test-ийг шалгаж үзэж болно. За энэ тохиолдолд бас статистик ачаал бүхий ялгаа гарсан байна. За команда үзэх юм бол хоёр одоо харьцуулах байгаа variable оруулаад exact гэж биччихнэ. За команд нь бол энэ. За мөн энэ хоёр тестүүдийг хамтд нь submit хийх боломжтой. Аль аль ингээд бодоод нэг дор гаргачнаа гэсэн үг. За гэхдээ энэ тархалтаас хамаарч байгаа зүйлээ. За ерөнхийдөө командыг яаж бичих вэ гэхээр командын нэр нь энэ хамгийн урдаа. За тэгээд variable 1, variable 2 гэд хооронд нь зай аваад бичээд иж болно. За тэгээд кома таслан авангуудаа опшнуудаа бичээд иж болно. Ерөнхий бол ийм бүтэцтэй. Гэхдээ help гээл тухайн командаа бичингүүд л шууд яаж бичих үү, яаж хэрэглэх үү, юунд хэрэглэх үү гэдэг нь бүгд каталог дээр гараад ирнэ.